Бид нөгөө Дарамтлаа хотоосоо гараад өөр хотод ирчихсэн байгаа. Тэгээд Хурдан ордон одоо үзэх нэ. Маш их хүнтэй байна. Одоо энэ хотын одоо энэ 9 хотын онцлог нь юу вэ гэхээр одоо ирчүүд нь бол одоо төрснөөсөө хойш одоо дайхаа үргээхгүйгээр тэр үсээ одоо ингэж толгоогоо ороодог. Тийм учраас энэ хүмүүс одоо толгоон дээр ийм юм зүүцэн нэг кинон дээр гардаг штэ тий. Тэр шиг тийм байгаа. Тэгэхээр тайдад бас харуулъя. Хүмүүсийг нь юу н таад хараарай заяа. Одоо тэр нэг оранж малгайтай хүн гэхэд ингээд яг ийм нэг юм зүүцэн байгаа толгой дээрээ. Тэгээ одоо энэ хүмүүс энэ толгой дээр нь байгаа эднэр нь өөрсдийнх нь үсэн. Тэгээ үсээ ингээ ороочихсан байгаа. Энэтхэгт ингээд хаа сайгүй сигналдаад идэг. Тэр сигнал чаана болохоор ингээд ерөөсөө монгол шиг стрессж байгаа юм бол биш. Зүгээр замаас холдоороо гэж байгаа гэж одоо манай хөтөчнөр бид нэр тайлбарлаж өгсөн. Одоо ингээд Алтан ордон руугаа орох гэж байна. Гадуур нь бол угаасаа маш их одоо юм худалдаа үйлчлэгээний төвүүд угаасаа байна. Энэ хүмүүс ингээд толгой дээр ийм юм зүүцэн байгаа штэ. Энэ толгой дээр ингээд зүүцэн байгаа юм энэ хүмүүсээ одоо унган өөрсдийнх нь ихээсээ төрсөн үсэн гэсэн. Тэгээд тэр үсээрээ ингээд үсээ ингээд толгоогоо ороогоод тэгээд ороогон утлаас тэр алчуураар ингээд ороодог. За энэ тооны харуулъя. Энэтгэд ер нь эрэгтэй хүмүүс их юм байна. Эрэгтэй хүмүүс бол бүр маш их хаа сайгүй их. Тэгээ эмэгтэйчүүд нь бол айгүй жоохон цөөхөн юм байлээ. Тэгээ энэ хотын нэр нь юу вэ Батка? Амирцаал. Тэгээ Амирцаал гэдэг хот байгаа. Тэгээд ер нь шашин нь болохоор арай өөр гэсэн тийм Think гэдэг шашинтай гэсэн. 2.5 сая хуамтай. Хуамын. Чи ярьдаг ингээд өөр юм харуулж байгаа. 2.5 сая хуамтай. Хуамын 60% нь яг энэ Think гэдэг шашинтай. Тэгээ 30% нь болохоор христиан шашинтай. 9% нь болохоор 30% нь болохоор хинду шашинтай, 9% нь христиан шашинтай. Тэгээ үлдсэн 1% нь болохоор юу гэсэн? Үгүй. Та марцчлаа. За ямар ч яг 2.5 сая хүний дийлэнх нь болохоор энэ Амирцаар хоттой энэ Think гэдэг одоо бидний үзэж байгаа энэ алтан сүмийн чинь болохоор энэ шашны урсгалын яг хамгийн том сүм байгаа байхгүй юу? Зураа. Thanks. Алтан сүмийн насаар цогцоо ярьж байна. Тий. Алтан сүм нь болохоор ингээд дөрвөн хаалгатай. Тэгээ дөрвөн ярьсан ингээд дөрвөн шашны урсгалыг бүгдийг хүлээн зөвшөөрдөг гэдэг утгаараа дөрвөн хаалга нь бас бэлэгддэг юм байлээ. Тэгээ бүгд л яг ингээд нөгөө хүн гэдэг утгаараа. Тэгээд бас нэг юм нь болохоор энэ алтан сүмийн хамгийн дээд байгаа орой хэсэг нь болохоор цэвэр алт. Алтаар одоо ингээд цэвэр алт. Үлдсэн хэсэг нь болохоор дандаа алтаар бүрсэн тийм хэсгүүд байдаг юм л. За би бас нэр усыг энэ буруу хэлчихэж магадгүй гэж бодоод ингээд мэддэг хүнээр нь яриулчихлаа. За тэгээд хүмүүс нь бол амар сонирхолтой юм байна уу? Угаасаа ингээд харахад л маш сонио. Нэг жоохон амар ширүүн царайтай. Жоохон айхаад байна л та. Гэтэ яг олоод авч байгаа чихгүй юу? Тийм байгаа. Тэгээд ер нь бол гэтэ энэтэй хүмүүс бол маш их юм найрсаг юм бэлээ. Тэгээ хүмүүрүү ингээд нэг аим муухай арахгүй заяа шууд инээгээд идэм лээ. Тэгэхээр зөрүүлээ инээчдэг. Тэгээ энэтгэхэд одоо нэг бас сони юм байдаг заяа. Тэр нь ингээд гуйлагчд маш их. Тэгээ гуйлагчд ингээд юм өгөхгүй болохоор ингээд хувцмуцнаас ингээд татаад идэг юм лээ. Тэгээ бүр ингээд авах ёстой юм шиг заяа бүр амар тэгдэг. Тэгээ одоо энэ бол нэг юм одоо дарамжлагаас өөр газар одоо ирчихсэн байна.
Одоо тэр цагаан нь харагдаж байгаа тэр нь нөгөө нэг одоо бидний орж үзэж байгаа алтан сүм нь. Алтан сүмийн орой буюу одоо тэр орой нагаад тэ тэр нь бүгдээрээ алт гинэ. Сүмийнхээ орой дээр алтсаа одоо ингээ залсан гудамжаар нь бахан гуйлгчтлаа гал юм байна л да одоо. За эргэн тойрон нь бол юм байна. Хөө энэ хардаа ингээд шулуунаас эхлээд ийм юм биш үү? Уучлаарай. Хөө ямар гоё энэ. Гоё юм бэ. Тэ. Ой шилтэл болоод явчлаа. Харин тийм. Гантиг баха. Эдгээр нэг сонирхолтой юм байна ингээд юм амар экстрим хөргөн тийм. Тэгээс айгүй юм нэг ядуусан ороод явж байгаа гинт тийм алтан сүм болоо. Аа. За алтан сүм рүү н ороод гараад ирлээ. Тэгээд энэ одоо Амрицаарийнхан болвол энэ сүмээ маш их одоо шүтэж биширдэг. Дээрээс нь орохдоо хөлөө угаагаад ордог. Тэгээ гарч ирэхдээ бас хөлөө угаад юм байна. Эмэгтэйчүүд нь толгоогоо ингээд алчуураар боодог юм байна. Ер нь энд. Тэгээ сүмдээ одоо өнөөдөр бас энд нэг баяр болж байгаа учраас дотроо ном уншиж байгаа юм байна. Өөртөөгөө таринг тэгээд маш айгүй хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд зураг авахулж байгаа тохиолдолд заавал юм залбирсан авахулдаг юм байна. Тэгээ энэ бол ингээд доторх одоо алтан ордон нь бол ингээд бүр бүтэн алт юм байна. Тэгээ одоо шал нь бол ийм хүүт одоо чулуу байгаа хгүй. Тэгсээр энэ чулуу руугаа ингээд орохдоо хөлөө угаачаад ингээд орно. Тэгээ ингээд хөлөө угаачаад ороод ийм хүүтийн юмнуудаар нь яваад идэг. Тэгээд энэ алтан сүм дотроо болохоор нэг одоо нуур шиг юм байгаа хгүй устай. Тэнгуү тэр устай нуур шиг юм руугаа бүгд одоо хүмүүс нь орж хувц хонроо одоо тайлжгаад орж бүр яа тийм бэ? Юу гэдэг лээ? Хувц хонроогүй бүр ингэ шалтан заяа орж ингэж эндээ орж ариусдаг гинэ. За энд одоо ингэ нэг бөмбөр нүдээд байна л та. Өнөөдөр баярын өдөр гэсэн болохоор баярын өдөр гэсэн болохоор ингээд янз бүрийн юмнууд болж байгаа шиг байна. Одоо та нарт харуулъя. Ингээ бөмбөр нүдээд яваад байдаг юм байна. Шашны хувьд бол бүр үнэхээр шашиндаа хүндэтгэлтэй ханддаг юм байна. Тэгээ хүмүүсийг ч гэсэндээ яг энийшгээ ингээд хүндэтгэлтэй хандаараа гэдэм байна. Гутал оймос авч ордггүй юм байна. Тэгээ гаднаасаа бол яг ийм гой бүтэн чулуун ордон дотроо бол ингээд яг алтан нэг ордонтой. Гайхалтай юм байна. За одоо ингээд манай аялал өрн дуусах талдаа орж байгаа. Өнөөдөр ингээд таавт өдөр нь. Тэгээд би бол мэдээж сэтгэлийн одоо тусгал форум буюу Mind Reflection буюу Нара институтэд сурж байгаа тэр чиглэлээр ингээд явсан байгаамаа. За энэ аялалд бол маш олон хотууд одоо орж байгаа. Одоо жишээлбэл өнөөдөр гэх юм бол би Админстар гэдэг хотоос одоо Дели рүү нисэх гэж байна. За тэгээд Дели дээрээ нисээд Аграа руу явах юм. Тэгээд энэ хотоос онгоцны буудлын руу явах гэж байна. Тэгээд энэтиг бол ингээд маш их хүн амтай. Тэгээд ер нь бол ядуурл бол маш их. Тэгээд маш олон төрлийн ингээд шашинтай улс гэдгийг бол хүн болгон надаар хэлүүлдэг юм мэдж байгаа. Тэгээд ийм олон хүн байгаа болохоор энд бол агаарын бохирдол маш их, хог маш их, гуйлагчд маш их те. А гэхдээ мэдээж одоо дөнгөж ирсэн улс орныг ийм тийм одоо хэлэх боломжгүй шүү дээ. Энэ хүн хаан төрхөө одоо сонгохгүй, хүн яаж амьдрахаа сонгохгүй учраас юм байгаа. Тэгээд яг манай монголчуудын хувьд бол өглөөс бусад удирд бол цэвэр сайхан агаартай байдаг. Арайч ингэж их багшилдаа шаваагүй байдаг те. Идж байгаа хоол хүнс гэдэг одоо юмнууд маань яг органик байдаг болохоор маш гоё санагддаг. Тэгээд
ингээд ерөнхийдөө бол ийм байна. Тэгээд энэ төрөө бол мэдээж яг хүмүүс нэг удаа бол ирээд аялаад үзэхэд бол зүгээр тий нөгөө нэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас илүү яг ийм жинхэнэ амьдралтай ингэж амар шашингаа шүтдэг ийм хүмүүсийг бас харна гэдэг чинь бас их зүгээр байхгүй юу. Тэгээд дээрэс нь ийм олон одоо жинжин 1.5 тэрбум хүн ширтээ бүр хятадаас их гэсэн үг байхгүй юу. Тэгэл нэг иймэрхүү. Тэгээ ер нь энэ гудамж тал байна бол ерөөсөө л нэг байгаа байдал нь яг л одоо иймэрхүү л ингэж байдаг юм байна. Тэгээ нийтийн ер нь ингэж эрэгтэй хүмүүс нь их байдаг баха. Эр хүүстэй хүмүүс нь их байдаг бах гэж би бодож байна. Хаашаа ч харсан баахан л олон залуучууд, хаашаа л харна баахан олон эрэгтэйчүүд л ингэж маш их байдаг юм байна. За одоо ингэж энэ хотоосоо Амстер гэдэг хотоосоо Дели рүүгээ явж байна. За нэрийг буруу хэлсэн байж магадгүй шүү нөгөө одоо би чи энд ирээд Делид очоод тэгээд Дарамсаад очоод одоо энэ Амстер тэгээ одоо Делигээсээ дахиад Агра гэдэг хот руу явах гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг олон хотууд руу явдаг юм байна. Энэ бас манай сэтгэлийн тусгал форум маань энэ бас маш их таалагдж байна. Амстер хотын онгоцны буудлын дээрээс нь одоо Дели рүү хөтлөх гэж байна. Ер нь бол нэг хүн амар ихтэй байдаг болохоор эртхэн ирж хийх хэрэгтэй. Одоо бүртгэлээ хийх хэрэгтэй юм байна. Тэгээд ачаан дээр бол бүр амар оочролдог. Тэгээд юм байна. Тэгээ энэ хамгийн гол нь энэтхгийн нөгөө онгоцны компани чинь ингэсэн гинэ. Хоёр өөр компани байсан юм байна. Тэгсэн чи яг өчигдөр эхлээд хоёр компани хоорондоо ингээд нэгдээд тэгээд бүх нислэгүүдээ ингээд цуцалсан юм байна. Тэнгууд нөгөө дахиад шинэ одоо онгоцны плэт бичүүлээд хүмүүс ингээд амар төөрөгдөл ачаал нь ихсэн байгаа юм байна л та. За энэтхэгтэрсэн 7 хоног яг одоо дуусаад Монголынхаа хүний баяр суугаад явах гэж байна. За энэ болохоор ингээд чартер нислэгээр нисэж байгаа. За энэтхэгт бол 7 хоногт бол үнэхээр гоё байлаа. Тэгээд ер нь бол ирж үзмээр газар юм байна. Хамгийн гол нь ирж үзмээр газар юм байна. За мөн дээрээс нь сэтгэлийн тусгал форумоор ирсэн болохоор сэтгэлтэйгээ жоохон ажиллаа гэж бодож байна. Яа ингээд баярлалаа энэтхэг уусаа баярлалаа Дарамсаа хотыг үзтээ Агра хотыг үзтээ за тэгээд Нью Делиг бас үзсэн. Тэгээ маш их гоё сэтгэгдэл. Thank you. Сэтгэгдэл бол маш өндөр байсан. За ингээ онгоцондоо суугаад явлаа. За тэгээ энэтхэгийн блогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.